Эрүүл мэндийн даатгалын хөнгөлтөөр зарим эмүүдийг дараах хөнгөлтөөр авч болно. Тухайлбал хотоодны эм болох холопинколыг 1100 төгрөгөөр эмийн санд зардаг бол 500 төгрөгөөр худалдаа авч болох юм байна. Ханиад дуудаг амгцлын 10 ширхэгтэйг 1400 төгрөг гэж зардаг юм а. Харин та 400 төгрөгөөр худалдаа авч 1000 төгрөгөө хэмнэх боломжтой. Мөн страмон гэд толгойн эмийг 200 төгрөгөөр зардаг бол 150 төгрөгөө хэмнэж 50 төгрөгөөр худалдан авч болох юм байна. Эмийн үнийн хувьд бол хувьлаад одоо үзэхэд бол 5-аас 94% одоо хөнгөлт эдэлж байгаа эмийн үнэндээ. За энэ бол үнийн дүнгээрээ аваад үзэх юм бол 120-оос хамгийн бага 120 төгрөгөөр хамгийн өндөр нь 18,000 төгрөг хүртэл одоо хэмжээгээр тухайн үнийн эмийг хөнгөлж энэ зөрүүгээрээ эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмийн санд нь бол төлдөг. 0-аас 16 насныхан хөгжлийн мэргэшээлтэд иргэд ахмадуудын эрүүл мэндийн даатгалын мөнгийг улсаас даадаг, харин малчин, оюутан, ажилгүй иргэд даатгалын мөнгөө өөрсдөө төлдөг юм а. Ажил хийж байгаа хүмүүс салингийнхаа 2% даатгал төлдөг хуультай. За даатгалд хамрагддаг иргэд хөнгөлөлт гэж бараг байдаггүйг иргэд шүүмжилдэг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим журамд өөрчлөлт орж даатгалд хамрагдсан иргэн бүр эмийн үнийн хөнгөлт эдлэх боломж бүрдсэн нь энэ юм а. Хөнгөлттэй үнээр эм авч болдгоо гэдгийг та урд нь сонсч байсан уу? Сонссон. Тэгж авдаггүй. Авдаг болно. Нэг аваад. Хөнгөлт хэрсээ адилж байна? Нэг хэрэглэхгүй гоо гэж. Энд даатгалын дэвтрээрээ эмнүүдийг одоо хөнгөлттэй авч болдгоо гэж сонсч байсан уу? Үгүй. Юус мэдгүй. Аав ээж нь мэддэггүй энэ талаар. Мэдгүй. Энд ямар эм авч байгаа? Одоо дүүдээ нэг АЦ нэг имэйл авч өгч байна. Хэдэн төгрөг болсон? Одоо бичүүлгээл явж байна. Хөнгөлт эдэлж байгаа юу? Үгүй. Иргэд эрүүл мэндийн даатгалд мөнгө төлдөг хэрнээ эргээд үр ашгийг нь хүртэж чадахгүй байна гэж гомдолдог. Тэгэхээр биднэрт бол бас нэг боломж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол 150 гаруй нэр төрлийн 300-аад эмийг бол хөнгөлттэй үнээр авч болдго юм байна. За хөнгөлттэй эмийг олгож байгаа эмийн сан бол хотод 57 байгаа. Аймгийн төвүүдэд бол ойролцоогоор 4, сумдад 2 эмийн сан зөвшөөрөлтэй байдгаа гэдгийг мэргэжлийн хүн хэлж байсан юм а. Иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчлэх эмийн санд тавигдж байгаа гол шаардлага нь хүний нөөцийн хувьд анхаарсан байх ёстой. Мэргэжлийн эмзүүч хүн ажилдаг байх шаардлагатай юм а. Үүнээс гадна кассын машин, за тухайн эмийн сэрийг унших аппараттай байх хэрэгтэй юм а. За хотод Баян зүрх дүрэгт ачуур, Алтан мэлми, Агра фарм зэрэг эмийн сангийнхан иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчлэнэ. Харин хан уул дүрэгт Цэгэма, Эрдэнэсийн сан, Шидэт аршан, харин Чингэлтэй дүрэгт барилтай Сэргэг, Түхэм, Сайхан хангаа, Сүхбаатар дүрэгт Дарив, Тун Эрдэнэ фарм, Аривжих, Ариун тан зэрэг эмийн сан, эмчийн бичиг эрүүл мэндийн даатгалын дэвтрээ барьж ирсэн иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчлэх юм а. Харин хөдөө орон нутагт Монсын бүх салбар иргэдэд хөнгөлттэй үнээр эм олгох зөвшөөрөл авсан юм байна. Шууд Баццэг Ласар нар мэдээллээ.